Ардчилсан нам 2016 оны 12 дугаар сард 6 дугаар их хурлаа хуралдуулан үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Үүний дараа 7-8 дугаар их хурлуудыг хуралдуулан үндсэн дүрмэнд холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Үндэсний бодлогын хорог ардчилсан намын дүрмийн дагуу жил бүр 3.1-ээр артаац явуулж байхаар шинжилсэн. Энэ жилийн хувьд үндэсний бодлогын хорооны 76 тойргийн 123 мандатын төлөө 142 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлж нэр дэвшигчийн мандатаа авлаа. Ингэснээр албан ёсны сурталчилгааны хугацаа инхүү эхэлж байгаа юм байна. Одоо жил бүр үндэсний бодлогын хороо аймаг нийслэл сум дүүргийн одоо намын хорооны асуудал дээр эргэлтийн буюу артаацын сонгуул явагдах дүрмтэй. Энэ дүрмийн дагуу одоо энэ жил анхны артаацын сонгуул явагдаж байна. Тэгээ сарын 25-нд санал хураалт явагдана улс орон дээр. Бүх 21 аймаг 330 сум одоо 9 дүүрэг 152 онд санал хураалт явагдана. Санал авах байруудын хувьд бол үндсэндээ дотоод сонгуулийн хороо ажиллаа үндсэн бэлтгэлээ хангасан. Өнөөдрийн байдлаар Баян-Улгийн аймагт эмэгтэйчүүдийн суудалд 2, Завхан аймагт чөлөөт суудалд 1 нэр дэвшигч бүртгүүлээгүй байна. Харин нийслэлийн хувьд 225 гишүүнтэй 11 төлөөлөгч автоматар ордог. Ингээд 230 зоргуулаа нийслэлийн намын хорогоо бүрдүүлдэг бөгөөд 92 намын хорооны гишүүн эргэлтэнд орж өнөөдрийн байдлаар 87 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм байна. Бүх шатанд одоо нэр дэвших эмэгтэйчүүдэд чадахжуулах, одоо тухайн орон нутагт нь таниулах, нийгмийн одоо тулгымцсан асуудлуудаар энэ хүмүүсээ одоо дуу хоолойг нэрэгдэд хүргэх, мэрэгшүүлэх гэсэн олон ийм ажлууд байгаа. Учраас энэ чиглэлээр бид нар 18 онд бол олон ажлыг төлөвлөсөн байгаа. Эмэгтэйчүүдээс сургана, манлайллыг хөгжүүлнэ, одоо гадаадад, дотоодод тийм ээ орон нутагтаа яаж ажиллах вэ? Бүхэл одоо ер нь эмэгтэй улс төрч гэж ямар байдгийг, манлайл нь ямар байх хэвээр энэ бүх зүйлдээ бид нар одоо сургах ийм төлөвлөгөө гаргацсан байна. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдэд тухайн тойргийнхоо онцлог тохирсон үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг энэ үеэр ярьж байлаа. Манай аймгийн Эрдэнэ болгон маань бас нэг 24 мянган иргэнтэй. Дээрээс нь манай төвшрүүлэх сум Цэнгэр сум байна. Харьцангуй ойрхон. Тэгэхээр бол ер нь хурц ажиллах харьцангуй бас боломжийг. Ерөнхийдөө бол ажиллах чиглэлийн асуудал болтон ойлгомжтой байгаа. Ардчилсан намын одоо ер нь одоо бас тэр гишүүд дэмжигчдийн өнөөдөр энэ одоо намаас явуулж байгаа үйл мэдээллийг бас тодорхой хэмжээнд ойлгуулахад бас бүр шийдэл боломжтой байна гэж миний хувьд ойлгож байна. Баян-Улгийн аймагт байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэвшлүүлэх мөн одоо хүн байхын утга учир, хүнлэг байхын утга учираар энэ одоо зүйл дээр Баян-Улгийн аймагт нэлээд одоо ойрхон ажиллая гэж бодож байгаа. Тэгэхээр олон одоо төлөвлөж байгаа, сонгогдож байгаа ажлууд маш их байгаа. Тэгэхээр тэр ажлуудаа өөрийнхөө одоо Баян-Улгийн аймгийн намын журмын нөхдөдөө мөн одоо эмэгтэйчүүдтэйгээ хамтран ярилцаж энэ одоо дараалалаар олон ажлуудыг хийх байхаа гэж бодож байна. Харин үндэсний бодлогын хорооны гишүүн болсноор намын гишүүн ямар давуу эрхтэй болох талаар дотоод сонгуулийн хорооны дарга мөнх жаргалаас тодрууллаа. Их хурлаас бусад үйл ажиллагаа намын эрх барих дээд байгууллага, намын өдөр тутмын улс төрийн шийдлүүдийг гаргаж ирдэг энэ байгууллага. За үндэсний бодлогын хорооны гишүүнээс сонгогдсон гишүүн нь тухайн тойрогтой ажил дараагийн улсын хурлд нэр дэвших кандидатын бэлтгэл ажил явуулж байна. Тэр үндэсний бодлогын хорооны гишүүд дотроос бид 2020 оны 76 их хурлын нэр дэвшигчид татсан. Энэ байгууллага. Эрхчил артаас явагдах яг сонгуул үргэлжлүүлдэг. Эрхчил сонгуул артаас явагдана. Эрх жилийн 6 сараас хойш артаас явагдахгүй. Сонгуулаас өмнө жилийн хугацаанд ямар нэг дотоод сонгуул явагдахгүй. Тэгэхээр 20 онд сонгуул явагдахгүй. 19 оны 6 сараас өмнө сонгуул явагдана. Дотоод сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр эхэлж энэ сарын 23-ны 22 цагаар дуусах бөгөөд эргэлтийн сонгуул 25-ны өдөр 21 аймаг 9 дүүрэг 152 хороодод зэрэг болох юм байна. Саналын хуудсыг гар аргаар тоолох бөгөөд нэр дэвшигчид өөрсдийн ажиглагчийг оруулах боломжтойгоос гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ажиглагчаар орж мэдээлэл авах боломжтой юм байна.